харанхуйн Эли. Өнөөдөр бол тэмцээний сүүлийн өдөр. Өнөөдөр тэмцээний ялагч тодох болно. Арлаа. Сайн байна. Шогийн дөрвийн шинэ од тодорлоо. Тийм ээ. Энэ хүн бол Жинхест. Ялагч болоход хоёрхан лууралдаан үлдээд байна. Жин сайн байна. Тэний. Тийм ээ. Ингээд ялагч тодорч байх шиг байна да. Яста, урцунд хэлнийхэн дайралтаар бүхнийг эргүүллээ. Монча тоглоом игээд байлгүй сайн давхиад өгөлдөө. Өнгөрсөн жилийн 2 дугаар барийн чагналд BB Lemon тамирчин гэсэн шогийн дөрөвд багтлаа. Арлаа. Сүүлийн тэмцээнд миний хонгор бит 2 орноо. Бусд нь бол зүгээр л зугаацуулагч. Одоо Эли Валенсиагийн гайхалтай уралдаан мундаг юм аа. Өөр хэнийг хатан хаан гэх хүлээд байна. 2 жил дараалан дөрүүлж байгаа хүний төлөвлөгөөч өөр юм аа. 2 тойргоор төрүүлээд байна. Одоо удахгүй барайнд орлоо. Таалагдахгүй л байна да. Арлаа. Үнэхээр Flower Town-ы хатан хаан Эли Валенсиа. Бид хоёрыг ажиглаад л өрсөлдөгч амархан буугаад авлаа. Эли. Ата баялта. Эли. За, ингээд хагас финалд орох тамирчид шалгарлаа. Аваргын төлөв уралдаан дээр уулзъя. Тэгэлгүй яах вэ? Өдийг хүртэл сонсч байсан үгнүүдээс хамгийн инээдтэй нь байлаа. Тийм ээ. Миний хонгороо төр хүлээж байлаа. За, одоо хагас финалын эхний уралдаан эхэллээ. Тамирчин Жини чадвар BB тамирчинд нөлөөлж чадах болов уу? Бэлдээ. Эхэлнэ. Дракат, яваарай. Аваа хичээж байх шүү дээ. Угаасаа мегароид болоод хувирхтал бүгд дуусчихна. Ингээд ямар ч нэмэргүй. Хөх, дракадын нэг тойрог таарчихлоо. Дахиад зайгаа олдуулж чадах болов уу? Дэгдэх хийнүүд ингээд л болдгоо юм. Албаар хүлээгээд байхад ч ойлгохгүй шүү. Мегароид орж шууд шид. Веспер тэднийг юу ч би болгоод өг. Тийм ээ. Тэгнэ гэдгийг чинь аль хэдийн мэдэж байна. Би үнэхээр уурлаж байх шиг байна шүү. Одоо эднэрийг дуусгах цаг. Баярлалаа. Үгүй одоохондоо тайвшрах болоогүй шүү. Ийм дайралт хийж байдаг өөрөө ухаантай байна уу? Бүгдийн цацаад өг. Пад.
Миний Веспер яаж вэ? Орлоо. Сонжууд болж байна. Анхудаа тэмцээнд орж байгаа тамирчин Жихээс өнгөрсөн жилийн 2 дугаар өрийн шагнал тамирчин Биби Леймоныг ялцгаалаа. Чадчихлаа. Одоо нэг л ялчихвал төрүүлнэ штэ. Жин магадгүй ялж чадах байхаа. Тэр тийм амарч биш шүү. Бэт. Чи сайн мэдэхгүй л байгаа. Эли одоохондоо нууц зэвсгээ хэрэглээгүй байна. Нууц зэвсэг гинэ? Жин Драка 2 Мегароидыг ялчихлаа. Би ч гэсэн ялагдана гэж байхгүй шүү. Чи хизээч ялж чадахгүй. 2 дахь хуралдаан эхлэх гэж байна. Бэлдээ. Энэ чинь гайхалтай юм аа. Анхудаа уралдаж байгаа тамирчин Купи. Тамирчин Элитэй хүч тэнцвүүдэж байна шүү дээ. Холд гэт байна. Чамайгта. Ийм арга хэрэгжилж байдаг. Үнэхээр л Монкарт мэрэгжилтэй юм да. Ингэж доромжлуулсан болохоор Эли ч гэсэн зүгээр байхгүй. Сайн байна шүү. Энд чигээрээ давхаарай. Ингээд би халаат доослаа. Пикси, нөгөө хүчээрээ одоо бүгдийг тосго. Юу вэ? Наата. Юу ч хүй дуусаад өгөө. Ара. Чин зэрэг өдөртөд байсан биси хүч. Аав бисэ? Элбичин аавбисийг ашигладаг аимшигт харанхуй хүч байгаа юм. Пикси, дуусгаад өг. Можа! Орлоо. Үнэхээр Рефловер тавны хатан хаан шиг сүүлийн тойргоо дуусган эцсийн шатан чалгарлаа. Энэ бол Элигийн нууц зэвсэг байна. Гэхдээ эн чинь аав биси хүчтэй. Энийг хизээж ашиглаж болохгүй гэдэг байна. Миний найз ч гэсэн аав бисэ хүчийг ашиглаж байгаад баларх шахсан штэ. Юу? Эли. Аавбисийг хүчнээс болоод л энэ хүүхдийн аясан өөрчлөгдсөн байж болох юм ээ. Хүлээж вэ? Удахгүй наад хүчийг чинь дараад өгнө.